Волейбол бол бөмбөгийг хоёр талд байрлах талбайд сүлжээгээр дамжуулан тоглодог спорт юм. Энэ спорт анх 1895 онд Америкийн нэгдсэн улсын Массачусетс мужийн Холек хотод биеийн тамирын багш Уильям Морганаас үүссэн. Тэрээр сагсан бөмбөгөөс илүү хөнгөн багаар ажиллах чадвар шаардсан тоглоом зохиохыг хүссэн бөгөөд түүнийг анх Mint United гэж нэрлэж байжээ. Хожим 1896 онд энэ тоглоомыг волейбол буюу нисдэг бөмбөг гэж нэрлэх болсон бөгөөд дэлхийд даяар хурдан тархсан. 1964 онд Токиогийн Олимпийн наадамд анх орсон спортын нэр хүндийг ихээр өсгсөн. Волейболын тоглоом нь 6 тоглогчоос бүрдэх 2 багийн хооронд явагддаг. Зорилго нь бөмбөгийг өөрийн талбайд унгаалгүй, эсрэг талд газардуулах юм. Тоглолт 3 эсвэл 5 үе шатаар явагдаж, нэг сет нь 25 оноо хүртэл үргэлжилдэг. Энэ спорт нь зөвхөн хүч биш, хурд, анхаарал төвлөрөл, багаар ажиллах чадвар шаарддаг. Тиймээс дэлхийд даяар олон сургуулиуд үүнийг зааж, хүүхдүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ашигладаг. Өнөө үед волейбол нь эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүр наран дээр ч хүртэл тоглодог бич волейбол гэх төрөлтэй болж өргөжсөн. Нарны гэрэлт эс дээр урамтайгаар өсөрч инээмсэглэн тоглох нь энэ спортын хамгийн гоё мөч юм. Волейбол нь зөвхөн тэмцээн биш, итгэл, нөхөрлөл, хүндлэл, багаар урагшлах хүчийг илэрхийлдэг. Тиймээс ч волейбол хамт